Би нэг л хэлье. Та Есүст итгэрэй. Амен. Итгэсэн Богоодо таны итгэлээр дамжуулж Христ өөрийнхөө ерөөлийг өөрийнхөө амьд үе хүч чадлаа таныг хайрладаг гэдгийг танд мэдүүлж харуулж таниулах болно. Амен. Таажид авнаас хэлбэ найз минь Есүст итгэрэй. Есүс итгэе. Залуучуудаа баярлалаа. Тэгээ залуучууд манаас цус сэлбэн гэдэг шиг тийм шинжлэгдээд бас сараа хин залуучууд ирж байгаа. Өсвөрийн хүүхдүүд манаас шинжлэгдээд шинжлэгдэгч гэжтэй өсвөрийн хүүхдүүд маань өөрчлөгдөв. Жоохон байсан том болоод, нарийнхан дуутай байсан том дуутай болоод, сахалгүй байсан сахалтай болоод ингээд одоо турхай байсан өндөр болоод бүдүүн болоод ингээд тийм айгу олоолаа болж байгааг харахад бас их эзэн талархаж байна. Өчигдөр эсрэг хүмүүсийн цуглаанд хамт орж хэсгийн цагийг өнгөрөөсөн юм. Тэгээ би өчигдөр нэг зүйлийг бодоод их айлдаа. Юу вэ гэхээр зуулахчтай хэлсэн байна. Зөвшөөрөл хүмүүсийг нэг удаа би нэг хоолнд авах юм уу кино үзүүлнэ гэсэн. Тэгээ өчигдөр орсон ч юм уу айгу олон болчих. Уг нэг зөөхөн 4-5 хүүхдэл байсан. За 4-5 хүүхдийн хоолнд авах юм уу кино үзэж болно гэж бодсон. Өчигдөр ер нь за хоолндоо нэдээ хийхээр кино үзэл нэдээ олон нөхдүүд явахаар болсон байна. Одоо яг аргаар байж байгаа гэж данаад явж байсан. Эцэндээ талархаж байна уу? Бурхан бидний үнэхээр гайхамшигтайгаа өрөөж байна. Салбар болгонд эзэн ажиллаж байна. Эсэм бүлгүүд дээр өөрийнхөө гайхамшигтай ажлыг хийж байна. Бас үйлчлүүдийн маань гайхамшигтайгаа өрөөж байна. Өчигдөр Баян онгорлоо манай бас нэг баг явсан байна. Тэгээ Баян онгорлоо очоод хагасаа өдрийн орой болгон бидний нэг хийдэг зүйл маань айлуудаараа яваад хагасааны орой тэнцээ сэргэлтийн цуглаан хийж байгаа. Магтаал үндэтгэлийн цуглаан хийж байгаа. Тэгээ өчигдөр орой мөнхөд хаалгач маань фэстивал бичсэнийг та нар харсан бол үнэхээр бурхан талархаж байна. Анх энд ирэхэд 5 хүн байсан. Өнөөдөр 18 хүн цуглаж байна. Ямар сайхан юм бэ гэсэн. Халелуя. Үнэхээр энэ надрыг үгүй. Бид нар бурхан талархахгүй байхыг харахгүй хүмүүсээ. Бидний эргэн тойронд бурхан үнэхээр цаг тутам, алхам тутам өөрийгөө таниулж, харуулж, мэдүүлж байгаа. Тэр юуны төлөө вэ гэхээр таны төлөө, таны явахын төлөө, таны сайн сайхны төлөө, таны баяр баясгалангийн төлөө, таныг энэ дэлхий дээр амар амгалан амьдруулахын төлөө эзэн ажилласаар ирсэн, ажилласаар байгаа юм шүү гэж бид хэлхийг хүсэж байна. Бидний эзэн бурхан гэмштэй бурхан. Бидний амьдралд олон олон саад үйлчлүүд тохиолдог. Бидний амьдралд олон хүнд хэцүү зүйлүүд тохиолдог. Бидний амьдралд олон дарж чадахгүй юм шиг тэр саад үйлчлүүд тохиолдог. Гэсэн ч гэсэн тэр дунд бид зурх ёстой хосоо зурч, явах ёстой замаараа явж, гიშгэх ёстой газараа гიშгэх юм бол эзэн итгэмжтэй нэгэн гэдгийг танд харуулах болно. Иншээ. Хүний амьдрал юу тохиолдохыг бид нар мэдэхгүй. Бид нар мэдэхгүй. Өнгөрсөн 7 хоногийн дундор нэг орой гинт миний эргэн тойронд байдаг ойр дотны 2 хүн маань насарсан. Нэг орой маргааш өдөр би бизнес уулзалтайсан. Тэгсэн чинь тэр орой 2 хүний маань насарлаа гэдэг тийм мэдээлэл ирсэн. Тэгээд тэр ажил төрлүүд янз янзын зүйлсүүд маань ер нь туслагдаад тэрхүү ажил явуулалтыг оролцоод явсан л та. Өнөөдөр бидний амьдрал таашгүй. Бидний амьдрал юу хүлээж ийн, юу болох вэ? Тэрийг бид бүгдээрээ хийж мэдэхгүй, тааж чадахгүй. Олон хүмүүс таны амьдралыг үзнэ. Хөв төөргийг чинь одоо сайн сайхан болгоод өгнө гэж ярьдаг, хэлдэг. Хоол идсний дараа өвшөөж гинүү гэж асуудагтай адилхан шүү. Нойрч үрхээр биш, хоол идсний дараа гихэрж гинүү, нойрч үрхээр өвшөөж гинүү гэдэгтэй адилхан. Үнэхээр хүний ирээдүйд юу болох вэ, юу бий болох вэ, хүний амьдралыг юу хүлээж ийн, юу тусч ийн гэдгийг тааж мэддэг мэрэгэн цаохор хүн энэ дэлхий дээр байдаг юм аа. Бурхан эзэн түүний нутагт, түүний эрх мэдэлд орол амьдрал, таны амьдрал, миний амьдрал, бидний амьдрал өрнжигдэх юм. Тийм учраас та эзэн бурханд найдах үнэхээр бидний хийх ёстой хамгийн мэрэгэн бидний зориулах ёстой хамгийн чухал хөрөнгө оруулалт, хамгийн чухал зориулалт байгаа шүү гэж бид хэлхийг хүсэж байна. Библийн ишлэг харъя. Өнөөдөр өгсөн Библийн ишлээс харах юм бол Есүс энд дагалдагч нартаа явж байгаа нэгэн зүйл хийсэн байна. Тэр нэгэн амралтын өдөр тарианд талбайгаар дайран өнгөрч явахдаа шамнэр нь тарианд руу шувтан авч гартаа цайруулан идчихээ гэж.
Тэгэхээр нэг удаа Есүс Христ тарийн талбайгаар дайны өнгөрчихсэн. Тэгээд тэнд юу хийсэн бэ гэхэд түүний шавнар мартаг үлссэн байна. Түүний шавнар үлсөөд тарийн талбайгаас түрүүн шутарч аваад саран цайруулаад идсэн. Тэр үйл явцыг тухайн үеийн фарисеучуд болон хуулийн багш нар хараад хэлсэн байна. Та нар чинь амралтын өдөр хууль бусыг юу үйлдэнэ гэж. Бид хуучин гэрээ үзэх юм бол дэлхийн ертөнцийн бурхан бүх зүйлийг бүтээгээд 6 өдөр бүтээгээд эцсийн 7 дахь өдөр нь амарсан байдаг. Тэгээ энэ амралтын өдрийг аниунаар сах тэр амралтын өдөр ажил хийж болохгүй, аливаа нэг зүйлийг үйлдэж болохгүй ганцхан бурханд өөрсдөө зориуллаа гэж хуучин гэрэн дээр бурхан хэлсэн байдаг л да. Тэгээ үнэхээр энэ хууль энэ дүрэн бол Израильчүүдийн дунд, Юдэчүүдийн дунд үнэхээр яг тэр хууль болж хэрэгжиж ирсэн гэсэн. Тэдний хувьд амралтын өдөр зарим нэг нь тэд ахах ёстой гэж үздэг. Хэд жилээр би мартчихжээ. Тэдэн ахмаас илүү гарах юм бол ажил хийсэнд өөрсдөө тооцдог. Амралтын өдөр тэр хүмүүс машин цашинаа ингээд барьж марж явж болтгүй. Амралтын өдрийн таарах юм бол машин бариад явжсэн тэр газараа машинаа хайж хаад явдаг. Гэрэл мэрэл ингээд очоод асааж масаахан тийм ажил хийсэнд тооцогддог. Бүр тийм шашинсан байдалтай, хуульчлагдсан байдалтай амралтын өдрийг сахидаг гэсэн. Тэгэхээр Есүс Христийн дагалдагч нар тэнд явж байгаад үлсөө будааны төрөг аваад цайруулаад амдаа хийгээд идсэн байна. Энэ нь тухайн үеийн хууль сахигчдын хувьд, фарисеучүүдийн хувьд ажил хийсэн болж харагдсан. Ажил хийгээд тэд хуулийг зөрчөөд гэмнүүл хийж байгаа юм гэсэн. Фарисеучуд хийж ирсэн. Тэгээд Есүс Христэд та нар чи яагаад хууль бус зүйлийг үлдээд байна гэж хэлсэн. Хууль бус зүйлийг үлдээд байна. Та нар чи яагаад бузар мөг үлдээд байгаа юм бэ гэж хэлсэн. Та нар чи яагаад болохгүй юм хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл үүндээ тухайн үеийн фарисеучүүдийн өөрсдийнх нь хийдэг байсан, ярьдаг байсан, амьдрдаг байсан амьдрал түүнээс ч долоомор байсан бидний сайн. Есүс Христ тэднийг хэлэхдээ та нар заадаг хэрнээ өөрснөө хийдэггүй. Бусдын нуруунд хүн ачааг үүрэлдэг хэрнээ болонгаас ч гэсэн тусалж үүрж түлхэж ачаагийн тусалж үүрэлцдэг хүмүүс шүү дээ гэж тэднийг буруудахчихсан. Тэдний хувьд өнөөдөр тухайн үед тэрхүү хууль дүрмүүдийг чандлан сахиж байгаа мэт харагддаг байсан боловч үүндээ тэдний зүрх сэтгэл Бурханаас хол байсныг Есүс Христ мэдэж таньж тэднийг буруудахчихсан. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн Христэд итгэдэг хүмүүсийг маш олон хүмүүс буруугаар үзэж, буруугаар харж, буруугаар ойлгож, буруугаар тайлбарладаг. Өнгөрсөн 7 хоногт манай пастор ахлагчтай холбооны гишүүд маань бид бүхэн хамтдаа төрийн ордонд айлчилж, төрийн ордны 9 туг цагаан хөлний иргэд 6 хуулж тэгээд сайхан их хурлын гишүүдийн үйл ажиллагаатай танилцаад тэгээд дээгүүр доогоор яваад төрийн ордны доор бас их сайхан үзий байт юм ээ тэрийг үзээд тэгээд сайхан ерөө залбираад гарчирсан. Тэгээд гишүүн бас үүний урьдчилан бид нар орцсон баг манай инх төвшин ахлагч маань бас их сайн тусалсан байгаа энэ зүйл. Тэгээд тэр зүйлийг бид нар аваад ерөнхийдөө бид нар тийчээ нэг хүнээс илүү гажууд аимшигтэй бид ерөөсөө хийгээгүй л дээ. Тэгээ бид нарыг ороод ингээд нэг пастор ахлагчдын холбоо ариун бичээс нэгнийхэн орлоо гэдгийгсэн. Би урд нь орж үзэг байх мэдэхгүй. Инх төвшнөөс юу н асуусан чинь тэр миний юм таамаг үнэн байсан. Тэндээс хүмүүс аягүй сандарсан гэсэн. Нөгөө зэрэгүүд хамгаалтын хүмүүс даа. Бидний аймаг амгалцсан гэдэг. Нэг тагнуул бөмбөгдийг бэлгэж байгаа юм шиг. Тэгээ хурал дараад бидний ингээд дээрээс нь ингээд ирсэн чи за гişүүдийг танилцуулнаа гэдэг хурлын дараа хэлсэн гэдэг биднээс ингэж харснаа. 21 аймагаас ирсэн иргэдийн төлөөлөгчид биднэртэй өнөөдөр танилцж байна гэсэн. Өөна пастор ахлагчтай холбоо ариун бичээс нийгэмлэгэд маш томор бичээд чи өгсөн байна. Гэсэн чи биднээс их шал өөр болохоо залайсан. Тэгээ бидний хоорондоо өөрснөө харснаа. Өөр хүмүүс байхгүй бидний сууж байгаа юм байна. Бидний хэлээ бос. Тэгээд гişүн маань өөрийнхөө Facebook гэмжигчдийн нөгөө Facebook дээр тэр зургийг тавиад харуулад ярьсан байсан. Маш олон сайтууд тэр зургийг нь булгаа. Христийн шашинт баасан хүн пастор ахлагчныг төрийн ордонд оруулсан байна.
амир хэрүүлийн шин чанартай өдөр батгсан шин чанартай тийм тайлбар дорн мессеждсэн байна. Бид нар юу ч хийх юм. Ямар нэгэн бомб dídээгүй, ямар нэгэн таратгалан явуулаагүй, ямар нэгэн хортой зүйл ерөөс хийгээгүй. Тэнд очиод бидний хийсэн зүйл Христийн нэрээр улс үндэстнээ эрх баригчдыгаа өрөөж хамтдаа сайхан залбираад авчихсан. Өнөөдөр би өнөөдөр гудамжид цогтөө явж ивэл яг за таны Есүс Христэд итгэдэг хүн гэдгийг чи мэддэг хүн таныг цогтөө явж ивэл яг яг уу юм чийх гэж байна. Өнөөдөр Христэд итгэдэг хүмүүс маш их хардаг. Христэд итгэдэг байж архивч. Христэд итгэдэг байж тамхитаач. Христэд итгэдэг байж завхаарч. Христэд итгэдэг байж ингэчин тэгжин гэж ярьдаг. Энэ лам байж архивч. Энэ лам байж тамхитаач. Энэ лам байж авгаасаач гэж хүмүүс ярьдаггүй байна. Энэ бөө байж архивч. Энэ бөө байж тамхитаач. Энэ бөө байж авгаасаач. Энэ бөө байж хүн дээр гэж ярьдаггүй байна. Саяхан хүртэл нэг бөө спортер засал хийх гэмтлийн их очлоо нэг болцсон байлээ тийм тун саяхан. Икон юм яасан учраас нэг ихтэй засалмаслыг хэрэггүй. Бид нэр шүү дээ. Бидний заслыг нь шүү дээ. Мөнхийн заслыг Есүс Христ 2000 гаруй жилийн өмнө хийсэн шүү. За тэгэхээр та нэг засалмаслыг хэрэггүй. Цагаасаар манай одоо болоод ирэх хүмүүс засалмаслыг асуудаг юм. Тэнд ерөөсөө санаа зовох хэрэггүй. Юугаарч солихгүй, юугаарч өөрчлөхгүй, юунаас илүү үнцэнтэй тэр заслыг Есүс Христ аль хэзээ бидний өмнөөс бидний төлөө хийсэн байна шүү. Хүмүүс шүү дээ. Христ итгэх гэдэг зүйл зүрхэнд нэг гүн үнцгий тусдах юм байна гэж ойлгох хэрэгтэй. Яг тэр ламныг аргууж гэхдээ тоохгүй мөртлөө. Яг тэр янз янзын хүмүүсийг аргууж их тоохгүй мөртлөө. Биднээс нэг одоо яадаг шинжлэр хундаг дарс бариад өөрөөр хөө Христ ч чинь хундаг дарс гэдэг юм байна. Арх хундаг юм байна. Мөр тасраад хундаг юм байна давслаад яриад явах юм. Яг Христ чинь хүмүүс хоорондоо нэг юмтайгаа маргалдахад хүмүүс гайхдаг юм болоо. Яг тэр Христ итгэх хүмүүсээс энэ дэлхий өөр зүйлийг хүлээдэг хог. Амен. Христ итгэх хүмүүсээс энэ дэлхий үл итгэж өөр зүйлийг хүлээдэг. Нэг залуугийн бичсэн зүйлээс би сайхан зүйл уншиж байсан. Тэр юу вэ? Хүмүүс бидний христчин гэдэгт дургүй байдаг юм биш ээ. Христчин байж чадахгүй байгаад дургүй байдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бид нөр христчин бол христчин байх хэрэгтэй. Итгэгчүүд итгэгч байх хэрэгтэй гэдгийг бид нэр аягүй сайн ойлгож амьдрах хэрэгтэй байна. Би өнөөдөр би итгэгч хөө гэж амраа тунхаглаж зүрхэндээ хүлээн зөвшөөрсөн бол аврал хүрнэ гэж Библиэлд бидний хэлдэг. Тэгвэл өнөөдөр та өөрийгөө итгэгч хүн гэж тунхагласан бол тэр итгэлийн замаар амьдрах ёстой хүн гэдгийг бид мартаарай. Тэр амьсан дээр гараад тавиад урагшаа алхаж байгаа хүн гэдгийг бид мартаарай. Битгий гэж бидний өмнө амьдрал чухал болоос хойдох амьдрал чухал биш. Мэдээж бид хойд алдсан онсон дээр сургамж авах ёстой. Алдсан онсон дээр дүгнэлт хийх ёстой. Тэгээд тэрэн дээр өөрчлөгдөх ёстой. Гэхдээ бид өнгөрснөөр амьдарч болохгүй. Хизээж өнгөрснөөр амьдарч болохгүй. Бид бол Христийн дотор шинжлэгдсэн, өөрчлөгдсөн шин бүтээлүүд гэдгийг бид мартаж болохгүй. Амен. Шин бүтээл шинээр байх ёстой. Энэ бүтээл. За шин машин авлаа гэж бодъё. Тийм үү? Шин машин авлаа. Шин машин авсан чинь яг нөгөө нэг юм хуучин Excel-ийн судлалын бүрээс хийгээл. Нөгөө Excel-ийн дээрээс ажилтнууд анхаарал хийгээл. За яг одоо нөгөө нэг хуучин муу машинтай байсан тэр шиг дарчигчныхаа янз янзын юмнуудыг машинтай хийгээл. Хүмүүс ингэдэг үү? Ер нь бол үгүй. Хүмүүс ихэвчлэн шинэ юмд шинээр зориулдаг. Аль болохоор хангалах гал, гоё болох гол, зөвхөн байх гал гэж үзэж чаддаг тийм үү? Тэгвэл бид танил тийм байх. Бид Христэд итгэх итгэлээр дамжуулж шинжлэгдсэн шинэ бүтээл учраас
шинэ амьдралаар амьдрах хэрэгтэй. Шинэ. Тэр шинэ амьдрал юу гэхээр өнгөрсөн амьдралдаа батхгүй байх амьдралыг хэлж байгаа. Өнгөрсөн амьдрал руугаа эргэж орохгүй байх амьдралыг хэлж байгаа. Христийн тул загалмаа дээр цоглогдсон. Христийн тул бидний тэр өнгөрсөн амьдралыг бүгдийг үгүй болгож дахиж бидний амьдралд эргэж ирэхгүй болохын тулд Есүс Христ миний төлөө, таны төлөө, бидний төлөө загалмаа дээр цоглогдсон. Амен. Тийм учраас ахтус бид энэ дэлхийн ертөнцийн бусдын хаанд байгаа хүмүүс шүү дээ. Би тийм л таа. Бусдын хаанд байгаа хүмүүс. Та бүдэрч юм бол таны эргэн тойронд маш олон хүмүүс бүдэрнэ. Олон хүмүүс би бурхан биш учраас яах юм гэж боддог. Тэгээд гим нүгэл хийдэг. Тийм ээ, та бурхан биш. Гэхдээ та гим нүгэл яах юм гэж хэлэх хүн биш. Яагаад гэвэл та Иесус Христийн нэрээр итгэдэг, шинжлэгдсэн шинэ бүтээл байгаа шүү дээ. Амен. Хажуудаа нэстэй хэлбэ. Чи шинэ бүтээл юм шүү гэж. Шинэ бүтээл шүү. Энд ихээр маш олон хүмүүс биднийг анхаардаг, хардаг, биднийг ажиж зэмдэрч идэг. Яагаад гэвэл тэр хүмүүс Христ итгэжнээс өөр зүйлийг хүлээж байна. Тэр ламдрын эдгээс, тэр бөөндрийн эдгээс, өөр аливааны зүйлээс өөр зүйлийг хүлээж байна. Өөр ёс суртахууныг хүлээж байна. Өөр тэр бурхандаг зан үйл, бурхандаг амьдрал, бурхандаг өөрчлөлтийг тэр хүмүүс хүлээж байна. Тэр өөрчлөлтийг бид бүхэн энэ дэлхий дээр гэрэлтүүлж харуулах тэр мөчид тэр гэрэл, тэр нөлөө дотор тэр хүмүүс орох болно. Амен. Тийм учраас Есүс биднийг энэ дэлхийн гэрэл юм шүү та нар гэж хэлсэн байдаг. Амен. Тэр хүмүүсийн гэрэлтгээд бараа шийдээд байгаа. Тэдний гэрэлтэй байх юмнууд яад гэрэл юм бол доо. Үнэхээр үнэн гэрэл юм болов уу, худлаа гэрэл юм болов уу гэж хараад анзаараад. Нэгэн зэрэг тэр гэрэл тэр хүмүүс ирэх бол таны гэрэлтсэн гэрлийн улмаар маш олон хүмүүс Христээр ирэх боломжтой. Таны гэрэлтсэн гэрлийн улмаар маш олон хүмүүс Христийг таньж мэдж Христийн дотор өөрчлөгдөх боломжтой. Аврагдах боломжтой хэвчээ. Амен. Өнөө өглөө бид нар сайн мэдээний хичээл болсон. Өнөө өглөө сайн мэдээний хичээл дээр нөхөр сайн мэдээ баярын мэдээ хичээлийн талаар ярилцсан. Үнэхээр баярын мэдээ баярлалаа. Сайн мэдээ энэ зүйл бол Христэд итгэсэн зүйлээ итгэгч хүн, итгээгүй хүнд хоёр анзаар харуулах гэж байна. Нэг нь болохоор амаараа тухайлах. Нөгөөх нь болохоор амьдралаараа гэрэлж харуулах. Энэ хоёр зүйлийг хийсэн тохиолдолд бид бүхэн сайн мэдээг тааж харуулах гэсэн. Тэгэхээр ахтус энэ дэлхий Христ итгэгчдээс өөр зүйлийг хүлээж байна хүсэж байна. Яагаад гэвэл үнэндээ энэ дэлхийн найдвар юм бий. Найдвар юм бий. Энэ дэлхийн итгэгчид Христэд итгэгч хүмүүс аврагдана гэж Библиэс. Энэ дэлхийн төгсгөлд маш олон хүмүүс Бурхны өмнө шүүгдэх бол тэр үед таныг, намайг, биднийг өмгөөлөгч тэр нэгэн бол аврагч Иесус нэрээр Библи бидэнд хэлдэг. Тэгэхээр ахтус бид үнэхээр бусдад авралыг амжуулж, өвлүүлж, хуваалцаж өгөхөөр дуудагдсан хүмүүс байна шүү. Тийм болохоор та гэрлэгч амьдраарай гэж бид хүсэж байна. Амен. Библийн эсрэг хэрэгэд орё. Тэр үед фарисеучуудын хувьд өөрсдийнх нь амьдрал үнэндээ тийм ариун сайхан зүвд байсан юм бол үгүй тийм байгаагүй. Бид үнэхээр зарим гэр бүл хатуусээ хүртэл хардггүй байсан. Түүнийг Есүс хэлсэн шүү дээ. Та нар би танд өгөх ёстойгоо бурханд өргөсөн учраас уучлаарай аав минь, ээж минь, ах дүүс нар минь танд өгөх юм, танд хуваалцах юм, танд өгөх юм надад алгатай гэж хэлдэг. гэж Есүс хэлжсэн. Та нар хүмүүсийн нуруунд дээр хүнд ачааг тавьсан хэрнээ өөрөө тэрнээс нь хуруугаач үргэж үйлцдэг гэж хэлсэн. Та нар хүмүүсийн нүдэнд сайхан харагдахыг хүсэж их хүнтэй, зээлдээ, захтай залбирч байгаагаа, өргөж байгаагаа бусдад харуулдаг. Үнэндээ та нар бухрын мөрөнд, булангийн мөрөнд ороод нууцаар хандах хизэнд нууцаар залбирах ёстой. Чиний баруун гар чинь юу өргөж байгааг зүүн гар чинь бид хэрэггүй гэж Есүс хэлжсэн. Энэ бүх зүйлийг тухайн үеийн хуулийн багш нар фарисеучуд бүгдээрээ зөрчижсэн. Тэдний амьдралд яг энэ зүйл байгаад
Бидний амьдралд ийм зүйл байгаагүй. Тийм ч учраас Есүс хэлсэн шүү. Та нар фарисеучдын хөрөнгнөөс болгоомжтой байна гэж. Фарисеучдтай адилхан худал хуурмаг мөнгөний итгэлийн амьдралаар амьдрахаас та нар болгоомжтой байна гэж Есүс хэлсэн. Үндэ итгэлийн амьдрал гэдэг бол зүрх сэтгэлээс гардаг юм аа. Зүрхэнд чинь сэлэгдсэн. Христийн хайраар сэлэгдсэн тэр зүйлээс таны амьдрал олборлох ёстой юм аа гэж Есүс хэлсэн. Тэр ахтусан. Бид өнөөдөр ямар нэгэн хэлбэр төсөнд автсан итгэлийн амьдралаар амьдрах ёсгүй маань. Ёсгүй. Энэ чэнэс өнөөдөр харах юм бол фарисеучуд яг тийм итгэлийн амьдралыг Есүсийн хүмүүсээс, Есүсийн дагалдагчнараас өссөн байна. Тэр үед тухайн хүмүүс өссөн будаа сайруулаад аваад идсэн. Тэрийг тэд нар буруутгасан. Өөрсдөө тэд юу хийдгүү? Маш их юм хийдэг. Бусдыг буруутгадаг. Бусдад зүгээр хууль заадаг хэрнээ. Үнэхээр амьдрал заадаг. Итгэлийг заадаг. Тийм их хүмүүс. Гэсэн хэрнээ тэд нар өөрсдөө тэрхүү хуульчлагдсан итгэл дотроо Христ итгэгчдийг адилхан байх, Христийн дагалдагчдыг адилхан байхыг хүссэн. Өнөөдөр би танд хэлхийг хүсэж байна. Бидний итгэл бол зүрхнээс гарах ёстой юм шүү гэж. Амен. Бидний итгэлийн амьдрал бол зүрхнээс гарчаа тэрхүү идэрлийн үр жимс байх ёстой юм шүү. Тэгэхээр зүрхнээс бид нар хэрхэн итгэлийн амьдралын үр жимсийг гаргах ёстой вэ гэхээр зүрхэндээ бид нар Христийг оруулж, зүрхэндээ бид нар Христтэй нөхөрлөх ёстой юм байна. Зүрхний угаас хайрлах гэж сайхан үг байдаг тийм. Зүрхний хүнээс хайрлах гэж. Юу ч хийсэн буруутгах чадахгүй. Юу ч хийсэн тэрийг муу мухагаар харж, муу мухагаар ойлгож чадахгүй. Тийм хайр гэж хүнд байдаг байхгүй. Тийм муучлал гэж хүнд байдаг байхгүй. Яг түүнтэй адилхан бид өхөө Христийг зүрхэндээ оруулж, зүрхний гүндээ оруулж, тэр зүрхний гүнээс гарч байгаа илэрхийлэл, илчлэлтүүдийг бид амьдралдаа хэрэгжүүлж амьдрах ёстой байгаа гэсэн. Зүгээр ингүүл сайхан, ингүүл гоё, ингүүл хүмүүсийн нүдэнд гоё харагддаг юм. Энэ зүйл биш ээ. Энэ зүйл биш. Харин өнөөдөр Бурханы нүдэнд юу зөв, юу тааламжтай, юу үнэн, юу шударгын гэдгийг бид нар илэрхийлж явах ёстой. Тэр бол бидний итгэлийн амьдралын хамгийн үнэтэй зүйл юм байна. Амен. Тэгэхээр ахтусан таны үнэхээр зүрхийн дотор Есүс байх болтугай гэж би өрөөж байна. Амен. Есүс Христийн хин тул энэ дэлхийд ирсэн. Би цааш нь үргэлжлүүлээд харах юм бол Есүс Христийн хэлсэн байна. Есүс Давид болон түүнтэй хамт байгсан өсөختөө юу хийснийг та нар уншаад гэж юу? Тэр Бурхны өргөнд орж зөвхөн тахилчнараас хинч идэж хөл болох тавиг талхнаас авч эдсэн төдийгүй мөн нөхдөж өгсөн шүү дээ гэж. Бид нар 1-р Самуэль номоос очиод харах юм бол яг энэ хэсэг дээр энэ үйл явдал гарч байгаа л да. Давид бол түүнтэй хамт байсан хүмүүс өсөөр тахилчтаас нэг зүйлийг хүсдэг. Хоол идэх юм ухаалцаж явуулсан. Тэр дахилчдын хийж байгаа зүйл бидний зөвхөн дахилж идэх ёстой тэр ариусгасан тухайн үеийнхэн бол зөвхөн дахилчдад зориулсан хүмүүс гэж байдаг гэсэн. Тэр одоо энэ дээр тамиг талах гэж орчуулж байгаа юм да. Тэр ариусгасан талхнаас өөр зүйл байхгүй. Гэтэл Давид тэр талхнаас нь аваад өөрөө идээд бас хамт явсан хүмүүстэй баатж өгч ирсэн. Тэгэхээр эндээс харах юм бол ямар нэгэн шашинлаг ёс, ямар нэгэн шашинд автсан тэрхүү хэлбэр дүрс гэдэг зүйл хий хоосон юм аа гэдгийг харж байна. Харж байна. Цаавс өдөр ирээд мөргөл өгөө гэж бид нэр хүмүүсийг ятгадаг. Тийм үү? Энэ ямар нэгэн шашны хэлбэр. Энэ ямар нэгэн шашинцсан байдал. Дэлхийн ертөнцийн хэдэн зуун сая хүн эзний өдрийг эзэн зориулдаг. Өнөөдөр маш олон хүмүүс үнийг зориулж явж байна. Үнийг зориулж явж байна. Бүтэн сайн өдөр цуглаадаа ихгүй яах вэ? Яах вэ? Тэр 7 хоног яах вэ? Будаа. Өнгөрөөж. Тийм юу? Байхгүй. Тийм байхгүй. Бүтэн сайн өдөр цуглаадаа ирэнгүүт яах вэ? Бурхан таныг хайрлахаа болив. Тийм юм байхгүй. Тийм юм байхгүй. Бүтэн сайн өдөр цуглаадаа ирэнгүүт яах вэ? Та дараагийн өдөр очиж тус.
Тийм юм байхгүй. Байхгүй гэж хэлж байгаа шүү. Дараад нь пастор гэсэн гэж яваад байна. Тэгдэггүй маа гэж хэлж байгаа шүү. За юу. Тэгвэл бид нэр яагаад үтнэсээ төсөөлөх вэ? Тэгвэл яагаад бид нар үтнэсээ өдөр эзэнд зориулах гэж энэ ч ирдэг? Өнөөдөр таны хийх ажил байна уу? Аа юу? Үдээ ажил хийхгүй яах шиг гэсэн. Өнөөдөр ямар нэгэн одоо эсвэл өнөөдөр яа гэх сайхан амралтын өдөр намандаа гэдэг ядаж нэг 12 бүтэл мундах юмсалтай хүмүүс байгаад байх. Энэ иргэн тойронд ч гэсэн байсан. Өчигдөр нэлийн ядгасны хүчин зарим нэг нь харагдчихлаа. Бидэнд хийх ажил зөндөө байна шүү. Тэг яагаад бид өнөөдөр хэлж байна? Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн шашинсан одоо тэр итгэлийн шашинлаг амьдралын хэлбэр дүрс биш. Энэ бол амьд харилцаа. Амьд харилцаа. Амен. Бид нар энэ зүгээр нэг ирээд одоо эцний өдөр мөргөл өргөөд магтан дуудаад залбираад ингэснээрээ бидний амьдрал нэг их сайхан болоод маргааш нэг овоож оцоодлоо баяжаад эсвэл хөөрхөн болоод турхаа болоод ингэж юм биш ээ. Давхраа өнөд чинь давхраа болдог юм биш. Энэ бол бид хайртай Бурхнаа хүндэтгэж байгаагийн хэлбэр юм байна. Амен. Намайг хайрлсан, миний төлөө зарламаа дээр өөрийгөө зориулсан тэр нэгнийг хүндэтгэж, хайрлаж, түүнд би хайртай юм шүү. Түүнийг би хүндэтдэг юм шүү. Түүнийг би амьдралаараа дагах болно гэдгээр илэрхийлэн харуулж байгаагийн нэг хэлбэр юм байна л да. Амен. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрэлдэг, тийм үү? Гэрэлдэг. Гэрэлтэй хүмүүс гараад гэж аваад өгөх шоолтой гэсэн үг шүү. Даваач биш. Ихмэн өгөхтэй хүмүүс. За таны одоо за жишээлбэл Сумьягийн нөхөр Батбаярыг бид яаж мэдэх юм? Одоо хамт сууж байгаа юм байна. Гол одоо яа Батбаяр ажил ганц сууж байгаа учраас энэ хоёроос авах нь байна. Содогс бид нэр байдаг гэсэн ба. Тэгээд манай галаа пастрын том хүү гэдэг Мишель гэж охин бас. Тэгээд яг тэр манай цуглааны дээд талд одоо манай шижир ахлагч шүү дээ. Шижир ахлагч Жамбаах гэдэг Амин цуглааны ахлагч Жамбаах хоёр хамт амьдардаг байсан байхгүй. Яг дэх. Тэгээд нөгөө Мишель гэдэг да. Мишель. За Баясагийн ихнэр хийн гэсэн шүү дээ. За одоо зөндөл холоо бас цэгийн ихнэр нөхөр хийн гэхээр ганц яг цэнгэгийнхний ингээд змөөгийг хэлсэн баг. Шижир ахын ихнэр хийн гэсэн. Жамбаас. Одоо хамт амьдардаг нэг газар байдаг болохоор гэж бодсон. Тэгэхээр бид нар ихнэр нөхөр гэдгийг яаж мэдэх юм бэ? Яаж харах юм бэ? Тэр хоёрын харилцаагаа, тэр хоёрын хамт байгаагаа, тэр хоёрын нэг нэгэндээ нэгнийгээ зориулалтаа, тэр нэг нэгнийгээ хайрлаж байгаа хайраа бид нар түүнийг харж таньж мэдэж чаддаг. Тэгвэл бид нар Христэд хайртай, би Христийг хүндэтдэг, би Христэд итгэдэг. Бурхан бол миний аврагч, цорын ганц зам амь мөн маа гэдгийг бид яаж илэрхийлэх юм бэ? Энэ бол хамгийн энгийн буюу хамгийн амархан нэг зүйл эзний өдрийг ариунаар сахих юм байна. Амен. Таажид байгаас тех эзний өдрийг ариунаар сахиарай чи. Эзний өдрийг ариунаар сахиарай. Эзний өдрийг ариунаар сахин, эзний өдрийг ажил хийж болохгүй учраас өнөөдөр бид нэр хоол идэхгүй гэсэн үг биш. Нэмээ эзний өдрийг ариунаар сахин, эзний өдрийг идэхгүй гэж байгаа тийм юм. Ер нь Христ итгэж бидний амьдрал донд бүхий цаг хугацаанд Бурхны бидэнд ерөөл болгож өгсөн энэхүү ариун үг, ариун Библи хэрэгжиж явах хэрэгтэй. Зөвхөн цуглаан дээр хэрэг нэг ариун царай гаргаад цуглаанаас гарангуудаа бла гэж хэрүүлээгээд одоо яг яваад болохгүй. Библийн зураг зорж ирсэн манай ангийн нэг залуу ирсэн байна. Нэг удаа амар ичгэлтэр байдалд би орсон нэ. Тэр өөрөөр хэлж. Яасан гэсэн чинь цуглаан дээр тухайн үед нөхөр шинэ хүн бүлээн авах багт ажилтдаг байсан юм байна л да. Тэгээд одоо мэдгүй яадаг гэсэн манайх шиг одоо ингэж хүмүүсээ ураад ухтаах ингэ байдаг гэсэн шүү. Тэгээд нэг ингэ ухтаад ураад нэх гой болоод ингэ явж ирсэн. Тэгээд цуглаанаас тариах яг гэрлүүгээ цуглаанасаа гараад явж ирсэн чинь нэгэн ланд маягтайгаар намаас амар шихаад. Өстө дургуул гээд
Тэгэхээр би урд нь шахацсан ч юу яаж яана гэсэн чинь манай цагаат гэсэн шинэ юм байсан шүү дээ. Яг зүгтээс явчих байгаа нүүчтэй. Би стаймер анивадорс шүү дээ дэшээ хэлсэн. Тэгээд бид нар өнөөдөр энэ дотор нэг царайтай тэнд гараад өөр царайтай байж болохгүй. Маск сууж болохгүй. Өнөөдөр бидний эсний өдрийг ариунаар сагч энд ирээд бид нэг нэгээ хараад хайр гэрэлтээд эсвэл хайр гэрэлтүүлээд үдээ гурвалжин болгоод амаа гурвалжин болгоод байдаг шиг гудамжинд гараад ч гэсэн үг бид нар тийм байх хэрэгтэй юм байна. Бурхан үнэхээр биднийг тийм байхыг хүсдэг. Есүс ямар ч биднийг хайрлахтаа нэг хэлбэр тус нэг байдлаар хайрлах гэдгийг бид эцэж мэдчихэж байна. Тэр бидний Есүс биднийг хайрласан тэр хайр тэр ерөөл бидний зүрх сэтгэл дотор өгсөн бол яг эндээс түүнтэй адилхан хандлага гадагшаа гарах ёстой байдаг. Ёстой байдаг. Тэгэхээр ахтсан эзний өдрийг бид нэр Бурханд зориулна гэдэг маань Бурханыг хүндэтгэж байгаа, хайрлаж байгаа, түүнийг дуулууртаа дагж байгаа байдлаа тийм ээ илэрхийлэн харуулж байгаа нэг хэлбэр юм шүү. Амен. Тэрээс та бүхнээсээ өдөр цуглаанд ирэхгүй бол өнгөрөө өвчин тусчдаг, хараа хурцдаг, ханиад хурцдаг юм биш. Тийм шишинсэн зүйл хэрэггүй. Харин өнөөдөр та энэ өдрөөрөө эзнийг хүндэтгэж мөргөөд Христ дахь итгэж шахтуусартаа хуваалцаад, залбираад, магтаад, сургаал сонсоод явах юм бол та маргааш итгэлээр улам илүү нэг ширт ахнаа гэж байна. Хичээл сургууль сурж байгаа сурагч нарт яадаг эхлээд яа усгийг зөөлний тэмдгийг заадгүй эхлээд аа усгийг заадаг. Аа усг юм. 9 сарын 1-нд аа усыг заадаг тийм үү? За магадгүй 9 сарын 2-нд Б усыг заадаг. Тэгээ 9 сарын 7-8 болохоор А Б хоёрыг холоод ап гэдэг юм аа заадаг тийм. Яг үнтэй адилхан. Өнөөдөр бид нар эзэн зориулж байгаа зориулалт болгон биднийг төлөвшүүлж байдаг. Бурхны дотор мэдих мэдлэг, итгэл дотор өсөж бойж үж байдаг. Тэгэхээр өнөөдөр та эзний өдрөө өөрийгөө зориулах юм бол энэ өдрөөс та аюулыг өгөөж байна гэсэн. Тэрний өөхөр Бурхныг илүү их таньж мэдэж, Бурхантай илүү дотн харилцаатай болж, Бурхныг улам илүүгээр тийм үү ойртож, урд байсаасаа өшөө илүү нэг шат ахиж Есүс Христтэй ойрхон болно гэсэн үг. Тийм болохоор бид нар бүтэн сойдол эзний өдөр цуглаад ирдэг юм аа. Амен. Та эзнийг улам илүү таньж мэдхийг хүсэж байна. Хүсэж байгаа гэж дуурсан хүний дээр өрөө байг. Амен. Та эзнийг улам илүү таньж мэдхийг хүсэж байна уу? Хүсэж байгаа гэж дуурсан хүмүүсийн дээр өрөө байг. Амен. Үнэхээр хүсэж байгаа бол танд биний баяр хазаач. Цуглаандаа сайн ир. Эзний өдөр сайн ир. Ариунаар сах. Бурхан өгөөмөр бурхан шүү. Бурхан маш өгөөмөр. Энэ дэлхийн он тооллыг бид нар ингээд хувагаад үзэх юм бол 7 хоногоор хэмжигддэг тийм үү? За 1 цаг 60 минутаар нэг өдөр 24 цагаар тэгээд 7 хоног болохоор багш 7 хоног нь болохоор нэг өдрөөр 7 өдрөөр ингэж хэмжигддэг. Гэтэл Бурхан 6 өдрийг ойлгож байна уу? 6 өдрийг цагаар тооцох нь 144 цаг. Өнөө 144 цаг. 144 цагийг та нар өөртөө зөвлөж. Харин 24 цагийн хэсэг хугацааг надад зориулаа гэж хэлсэн байна. Маш өгөөмөр бод. Тэр 6 өдөр бид нэр өөрийнхөө амьдрал, өөрийнхөө үр хөвгүүд, өөрийнхөө ажил төрөл, өөрийнхөө мэдлэг боловсрол, өөрийнхөө ажил бизнес юу гэдэг тэр бүх зүйл бид нэр өөрийгөө зориулж байна. Тэрийг зөвшөөрсөн. Харин нэг хэн өдрийн одоо манай цуглааны жишгээр бол нэг хэн өдрийн 11-аас 2 цаг хүртэл цуглаан дээр ирээ гэж хэлсэн байна шүү дээ. Цуглаан дээр ирээ. Эзний өдөр ариунаар сахаад өөртөө зориулаа гэж хэлсэн. Маш өгөөмөр. Энэ өгөөмөр Бурхан бидэнд өгөөмөр зандаа гаргаж яхад бити өрлөө гიშгдээд байгаа. Өөрөө шиглэл зүгээр зургуулыг тэмдэг гэдэг шиг болно шүү дээ. Тэр үнэхээр би танаас хэлмээр хатсан. Эзний өдрийг бүгдээрээ эзэн зориулж сурцгаарай. Амен. Өөрөөр хэлбэл та 6 өдөр өөрийнхөө ажил төрөл бизнес бүх юмаа хий. Харин нэг өдрийг
та мөргөлт зориул. Бурханд зориул. Өөртөө зориул. Гэр бүлдээ зориул. Гэр бүлдээ зориул. Миний хувьд эзний өдрийг хоёр зүйлд зориулдаг. Нэг нь мэдээж судалгаанд үйлчлэх үйлчлэл. Нөгөөх нь хөлбөмбөг болдог. Тэгээд манай ихнэр нөхөр манай гэр бүл бол манай охин бүгдээрээ нэлийн зөвшөөрсөн байна л та. Бусад цаг үеүүдэд ерөнхийдөө би өөр янз янзын ажил хийгээд ингэ явдаг байна. Өнөөдрийн эзний өдрийг бол би одоо 5 цагт тараад хөлбөмбөг рүү явж. Танд надтай янз янзын юм биш. Би уулзах чадахгүй. Тэр бид нар аливаа нэг зүйлийг үнэхээр өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлээд биелэл болгоод эхлэх юм бол түүний үр өгөөжийг бид нар авч чаддаг. Бурхан зүгээр биднээс энэ өдөр ингээд ирээдээ гэж хэлээгүй. Нэгдүгээр бидний итгэж байгаагийн, хүндэлж байгаагийн хэлбэр дэвс болж бид нар эзний өдөр ирдэг. Энэ эзний өдөр ирсэн хүмүүсийн амьдрал өөрчлөлтүүд бий болдог. Энэ өдөр ирээд бид хамтдаа суугаад Бурханы үгийг сонсоод нөхөрлөөд ингээд явж байгаа тохиолдолд түрүү хэлсэнчлэн бид төлөвшдөг. Итгэлээрээ төлөвшдөг. Бидний амьдралд байгаа болохгүй байгаа зүйлсүүдийг бид бүхэн хардаг, үздэг, таньдаг, мэддэг. Тэгээд түүнээс яаж гарах арга замыг бид суралцдаг. Яаж гарах арга замыг суралцдаг. Анх цуглаад ирж байгаа хүмүүсийн ярьдаг нэг яриа байдаг. Тэр юу гэдэг вэ гэвэл пастрын ярьж байгаа номлол яг л намайг яриад байгаа гэж. Гэвч бүйл хүмүүс ууралсан тийм дүүхэн шүү дээ. Номлоод гарсны дараа нэг хүн уулзаад гисэн чинь. Биш. Та яасан танд тийм миний талаар ярьсан. Уяасан ямар би ярихгүй шүү дээ. Чамаа хин гэдэг засаа байна хэлцээ гэсэн. Жиглээд юм. Өчигдөр миний талаар нэг бахан ярьсан шүү дээ. Өнөөдөр жиглээд намайг ярьсан шүү дээ. Хүмүүс яг тэгж боддог. Яагаад гэвэл Библи чинь угаасаа хүмүүс бидний талаар л ярьсан байна шүү дээ. Чи гэмтэй, чи шууртай, чи ингэдгээ, чи тэгдгээгээд бидний талаар хэлсэн байна. Тэгээ энэ байдлаас яаж гарах арга замыг пасторууд тайлбарлаж тайлж хэлдэг байхгүй. Тэгээд нэгүүд нөгөөдөө чи энэ намайг яриад байна. Энд хинд очиод ховж үзөөч ясаа хогийн амтан бэ гэдэг ингээ орлоо. Үндэ би хариуцлагатай хэлмээр байна. Би өөртөө хин нэгэн хүнд зориулж энэ сууж байгаа 100 хүнээс онцгой нэг юм уу хоёр хүнийг аваад тэр зориулж сургаал бэлддэг шүү. Би энэ дэлхийн ертөнцийн аврагдах ёстой бүх хүмүүс зориулсан эзний ариун үгийг энэ газар тунхагладаг. Амен. Тэгэхээр хин нэгэн хүн Баясгалан пастор дандаа намайг яриад хамаа гэж бодож байгаа болж таарай. Би таныг яриад шүү. Бурхан танд үгээ хэлж байна гэж байлаа. Бурхан танд үгээ хэлж байна гэж байлаа. Тэгээд тэр Бурханы танд дамжуулан хэлж байгаа үгийг та усхан байгуулдаг. Амен. Усхан байгуулдаг шинжлэхдээ өөрчлөлтөөр гэж би таныг үгээр хэлж байна. Бид хийх ёстой юм хийх цагтаа хийж явах юм бол түүний үр өгөөжийг бид авсан. Өглөө бид нэр ажилдаа явах хэрэгтэй байдаг бол өглөө босоод ажилдаа яв. Өнөө өглөө ажилдаа явбал за өнөө өглөөний ажлыг хэлчих шиг хастай гэж дуртаадах юм бол яах вэ? Та цалин авах уу? Та тэр хийх ёстой байсан зүйлийг хийж чадах уу? Чадахгүй. Таныг орой ирэхэд чинь аль эзэн ажлын хүмүүс бүгдээрээ тараа явцсан. Та хоосоо хаалга мөргөөд бай болно. Яг үүнтэй адилхан бид Бурхан зориулах цагаар зориулах ёстой юм байна гэсэн. Амен. Энэ зориулах цагийг бид зориулах юм бол түүнээс бид үр өгөөж авч баяр ёслолын дотор зогсох боломжтой байдаг. Баяр ёслолын дотор зогсох боломжтой байдаг. Тэгвэл яг заавал цуглаан гэж. Би яг гэртээ ганцаараа хаалгавэ гэдээ магтаад усан өдөр болгонгод өө сайхан зургатаараа ч юм уу ингээд үзээд байж болдгоо мэ гэж. Сүүлийн үед олон гаж урсгалууд номдол сургаалуудыг онлайнаар үзчихэв. Онлайнаар сургаалуудад амжуулж үзээд тэгээд тэнцэнэ ингээд байж явах болно гэж үзчих. Маш олон гаж урсгалууд. Компьютерийн цаанаас таны өргөсийг аваад өгдөг мундаг хүн байна. Компьютерийн цаанаас таны нусыг аваад арчаад өгдөг тийм мундаг гар байна уу? Кинонд шигт гараад чирээд ингээд юм чинь. Бага юу? Арай биш юм байна. Бодоод нэг ядаа гэж намайг эцэг нэг компьютерийн цаанаас тэгчлээ гэж бодоод.
Тийм харилцаа гэж байдаг юм аа хүмүүсээ. Байдгүй. Бид нар эдийг онлайнаар мэдээлэл янз янзын зүйлийг хоорондоо солилцож авах боломжтой боловч хүнтэйгээ харилцаж амьд харилцааг мэдэрдэг. Амьд харилцааг мэдэрдэг. Гар барихтай хүртэл бид нар биелийг тайлж гар барих төстэй. Яагаад? Үгүй гар барихтай биелийтэй гар барих шиг болтгоо. Оо сайн байна уу? Яагаад бид нар ингэж болтгоо? Яагаад заавал биелийг авч иж бид нар нүцгэн гараараа гар барих хэвчээ? Энэ амир бактеритэй амир ханиад манай том ээж нэг явж байгаа энэ юм ингээд заавал гараараа нэг гар барих хэвчээ. Энд чинь амьд харилцаа. Амьд харилцаа. Бид нэгнийгээрээ махан биеэр махан гараараа одоо мойлогч гой бодогтойч хамаагүй гэж гар барьж иж тийчээ бид нэгнийгээрээ харилцаж байгаа мэдрэмжийг мэдэрдэг. Тийм биз? Тийм учраас эзний өдөр бид бүхэн ирээ Бурхнаа хүндэтгэ, Бурхныгаа магтаа, залбираад итгэлийн ахын дүүс нартайгаа хамт байна гэдэг бол амьд харилцаа бий болж байгаа гэсэн үг. Амьд харилцаагаар бид нар баяр ёслол авдаг. Амьд харилцаагаар бид нар өөрчлөлтийг өөрсдөө амьдрал мэдэрдэг. Тийм учраас ахтусан би танд дахин хэлж та эзний өдрийг ариунаар сахарай гэж. Амен. Одоо хүмүүс түрүүн хэлсэнчлэн ганцаараа зулаандаа байгаад байхгүйгээр ганцаараа магтаад ч юм уу ганцаараа гэж залбираад байж болно гэж үздэг боловч үүндээ маш гайхамшигтай нэг зүйлийг би тавд хэлж хэлсэж. Та нарыг сонсчихсан байна. Түүдэг гал дотор асч байгаа модны зүчнээс нэгийг нь аваад түүдэг галаас гадагш гарахад тэр зүчил асаж дуусдаггүй. Эсвэл унтардаггүй. Унтардаг. Унтардаг байхгүй. Ягаад гэвэл Монголын үг тийм ганц хүн айл болдгоо ганц мод гал болдгоо гэдэг шиг тийм. Ганц мод гал болдгоо маа. Ганц мод гал болдгоо. Христийн бие итгэж хүмүүс бүддгийн. Хин нэг өнөөдөр зүрх нь багт. Хин нэг өнөөдөр хөл байна. Хөлгөө зүрх газараа хөл гэж амжиж чадах уу? Тэгвэл энэ зүрхний чинь гадаа хавирах гэж бас байгаа. Хавирхны гадуур арьс гэж бас байгаа. Арьсны гадаа тэр дотор талд нь нүгсөв гэж байгаа, үс гэж байгаа. Энэ бүгд бүгдээрээ нийлж хүний биеийг бий болгох. Хүний биеийг бий болгоод за тэгээд тэр одоо үс нь яг ямар нэг юм одоо үүрэгтэй бол тэр арьсны дотор байгаа нөхөн бас ямар нэг үүрэгтэй. Тэгээд арьс нь ямар нэг үүрэгтэй, хавирх нь ямар нэг үүрэгтэй, зүрх нь ямар нэг үүрэгтэй. Бүгд өөр өөр юм гэсэн үүрэгтэй хариуцлагатай байдаг. Тийм болохоор өнөөдөр энэ сууж байгаа бид бүхэн бүгдээрээ хамтдаа нийлээд Христийн биеийг илэрхийлэн харуулж бий болгож бүрэлдүүлж байгаа итгэгч хүмүүс байдаг гэсэн. Та өнөөдөр ганцаараа би гихтээ ганцаараа хангалтгүй яг магтнуудад ахад болно гэж бодож байгаа бол хөлгөө нөгөө бүл гэж явж байгаа зүрхтэй адилхан болно. Магадгүй ингээд нэг дээрийн кино минунаас үчих юм дамбиж байгаа гэдэг. Даалал зүрхийн юм амьдаар суулаад гараад. Вампиртэй кино дээр сүүлийн үед бас хараад гэж гаргаад. Тэгээд тэр гараад ирэхээр яа гэв. Бүл гээд ингээд яваад идэв юм. Энэ хоёр бүлгийн гурав бүлгийн тэгэл байх болно шүү дээ. Тэгээ яа гэв. Хоёр бүлгээд гурав бүлгээд хэрэггүй болсон зүр хаашаа хийдэг. Хогийн савд юм уу хоолны савд хийдэг. Өөр сонголт байх биш. Тэгээ бидний өнд ч яа. Бид өнөөдөр Христ итгэгч ахын дүүс нартайгаа нөхөрлөж байж, тэдэнтэй хамтдаа суралцж байж, залбирч байж, нэг нэгийнхээ бид өөрсдийнхөө нэг нэгнийхээ галаа дулаацуулж байж, өрдөж байж, хурцлж байж, урамшуулж байж бид нар өнөөдөр энэ саад бэрхшээлтэй хүнд хэцүү сорилтоор дүүрэн дэлхийн ертөнцид ялалт байгуулах боломжтой байх юм аах гэсэн. Тийм болохоор та бид бүхэн нэг нэгнийгээ дулаацуулж байгаа, нэг нэгэндээ тусдан болж байгаа Христийн бие юм байна. Христийн бие юм байна. Өнөөдөр энэ дэснэрээ бид нэг нэгнтэйгээ ярьдаг, хуучилдаг, залбирдаг, нөхөрлөдөг. Тэгээ яа гэв. Эндээс бид нар ирээдүйд маргааш нөгөөдөр Христийн дотор хүч чадалтай амьдрах хүч чадлаа урам зориг авч идэх. Амен. Миний өдөр эзний өдөр маш чухал өдөр. Маш чухал. Би 1998 онд итгэж болсон. Тэр өдрөөс итгэж болсноос хойш өнөөдрийн өдрийг хүртэл
Миний амьдралын хамгийн чухал өдөр ямар өдөр байсан бэ гэвэл яг л эзний өдөр байсан. Энэ өдөр байсан. Энэ өдөр байсаар ирсэн, хойшлооч гэсэн энэ өдөр байх. Яг тэгвэл энэ өдөр бид итгэлийг зохиогч, итгэлийг үүсгэгч, итгэлийг үргэлжлүүлээд бүрэн төгс амжилттай дуусгагч, Бурхантай өөрсдөө уулзаж, Бурханд өөрсдийгөө зориулж, Бурханаас тэр ерөөл ивэлийг авч, Бурханы бие, Христийн бие болсон хүмүүстэй нөхөрлөж, найзалж, нэг нэгээрээ хурцалж, уншуулж байдаг юм ахтасан. Өөр чухал мэт санагдж байгаа зүйлүүд байж болно. Тэрийг та дараа нь хийж болно. Дараа нь хийж болно. Дараа нь үйлчлүүлж болно. Тийм болон бүрэн харин би тань ихээр хэлхийг хүсэж. Та эзний өдрийг ариунаар сахиарай. Амен. Энэ өдрийг та ариунаар сахих юм бол Бурхан таны амьдрал үнэхээр гайхамшигтай өрөөлөд өгөх болно. Гайхамшигтай өөрчлөлтүүдийг үнэхээр яагаад миний амьдрал ийм зүйл болчихоо гэдэг тэр гайхамшигтай өөрчлөлтүүдийг өгөх болно. Багын найзаар маань надад ялтаар яагаад ч юм болчихдг юм бэ гэж намайг нэг хүн алаад хүрээ талцсан юм шиг гайхаж асуугаад байдаг юм. Яагаад ч яг хухаа бич. Яагаад ч нэмэх тутгаа бич. Яагаад ч мөрөдөө тоглохоо бич гэж маш олон хүмүүс надад асуудаг. Миний хэлдэг нэр л хэлдэг. Яах вэ? Цуглааны хороол юм байна гэж. Үнэхээр биднээс юм итгэе цуглаанд яваад Христийг дагаад ирэх тэр мөч бидний амьдралд байх ёсгүй тэр зүйлсүүд цавчигдаад, тасдагдаад, хаягдаад, гээгдээд алга болдог юм аа. Яагаад гэвэл итгэлийн амьдралыг, хүний зөв амьдралыг хэлбэржүүлэгч нь Бурхан өөрөө байна. Бурханаас бид гин нүглээс болж харилцаа таслах тэр мөчид бидний амьдрал хэлбэр дүрс хим хэмжээгээ алдсан. Гин нүгэл гэдэг зүйл орж ирсэн сууч. Хэлбэр дүрс хим хэмжээгээ алдсан гэсэн. Бид нар хайр дотор байх ёстой. Бид нар уучлал дотор байх ёстой. Бид амар тайван дотор байх ёстой. Бид нөхөрлөл дотор байх ёстой. Бид баяр ёслол дотор байх ёстой. Бүтээгдсэн. Бурханаас. Гэтэл тэр гим гэдэг зүйлээс болоод бидний амьдрал тэр хайрын хим хэмжээ алдагдсан. Ээж аваагаа хайрлах ёстой. Үр хүүхэд нь ээж аваагаа алж, шилтааж. Эхнэрээ хайрлах ёстой байсан. Нөхрөө хайрлах ёстой байсан хүмүүс. Эсрэг хүүснийхээ хайрлах ёстой байсан хүмүүс ижил хүүсэнд дараа мал адгуус руу тэмүүлж. Нэг эхнэр биш, нэлээд олон эхнэр нөхөр рүү тэмүүлж. Ирүүл ухаанаар сэтгэж, ирүүл хоол хүнс хэрэгж, ирүүлээр амьдрах ёстой байсан энэ хүмүүс өнөөдөр ирүүл бус мансуулыг хүсэж байна. Сүүлийн гарч байгаа нэг аимшигтай мансуурлах байсан. Тэр зүйл юу гэхээр хэрэглэхээр хүний зүрхэнд буюу хүний тархинд шууд нөлөөлдөг. Тэгээд хүн мөн чанар нь алдагддаг. Хүн мөн чанар нь алдагдаад харатан мөн чанартай болдог. Харатан мөн чанартай болоод ирэхээр хүн иддэг. Ийм аимшигтай мансуурлах байсан сүүлийн үед маш хямдхан өртгөөр хүмүүс нийлүүлэгдэж байна. Хүмүүс өгөгдөж байна. Тун саяхан Америкт нэг аимшигтай зүйл болсон бид нар сайн мэдж байна. Нэг айлын нэг залуу 18 настай залууч байдаг. Яг энэ хүн мансуурлах бодис тавтаа. Тэгээд хөрш шайлынхаа хоёр хүнийг эхнэр нөхөр хоёрыг хоёр хүнийг орж халаад тэгээд нүүрнийх нь ахыг идсэн байна. Нүүрнийх нь арьсыг дулгаач идсэн. Яг тэр үеийн цагтаа болж ирсэн. Энэ чинь гин нүглээс болж бидний амьдралд байх ёстой тэр бурханлаг, хүмүүнлэг хим хэмжээ алдагдсных байна гэсэн. Тэгвэл өнөөдөр бид итгээд Христийг дагаад эзний өдрийг ариунаар сахиад Бурхныг хүндэтгээд явах тэр мөчид Христ биднийг Бурхантай эвлэрүүлж тэр алдагдсан хим хэмжээг байх ёстой норм хэмжээнд нь аваач тийм аа. Аваач. Амен. Ингийн тул биднийг сүмдэрдэг юм. Ингийн тул биднийг зудааж явдаг юм. Ингийн тул бид нар эзний өдрийг ариунаар сахих явтсан. Тэрнээс таныг эзний өдөр ирэхгүй нэг хараагаад, өрөөгөөд, хорлоод байдаг бурхан бол бидний бурхан биш. Харин ч таныг гимнүгэл хийгээд эзэн минь уучлаарай гэд ирэх тоолонд чинь таныг чангаар хэмээд халуунаар хайрлаад хүн
Би чамд хайртай шүү. Би чамтай хамт байхдаа дуртай болно гэж хүлээн авдаг тэр нэг нь бидний эзэн байна шүү. Хайр хүмүүс нь Бурхны хайртай хүмүүс нь Бурханд та цаг цагийг гаргаарай гэж хэлж ирэж. Эзний өдрийг үнэхээр ариунаар сахараа. Эзний өдрийг та эзэн зориулаарай. Эзэн зориулах тэр мөчид таны амьдрал төлөвшнө. Таны амьдрал хэлбэр галбараа олох болно. Таны амьдрал үнэхээр хэм хэмжээ дотор байх болно. Аливаа нэг зүйл хэм хэмжээгээ буюу хэлбэр галбараа алдах юм бол жоохон онцгой биш шүү. Одоо энэ сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн даяар тэр нэг өдөрч нэг бол нэг яхаа идэхээр энэ идэхээ болёо идээд идэх хүмүүс байна. Энэ одоо арай хаад идэхэд байна. Одоо тагалж гүйцлээ гэж идээд харгалаад байдаг хүмүүс байна. За энэ одоо инхээ болёог л тэгээд идэх хүмүүс байна. Тэгээ хэлбэр дүрс нь алдагдаад. Тэгээ тэр хэлбэр дүрс нь алдагдангуудаа тэрэндээ аягүй дургуулхаад. Тэг? Хэлбэр дүрс алдах чинь бас онц биш шүү дээ. Би ч гэсэн нэг нэлээд харгалаад байсан гид сурагчаа бүх сошиал нэлээд болсон доо. Тэгээ хэлбэр дүрс алдагдаад байсан бас жоохон онцгой байгаа. Тэгээ ерөнхийдөө жоохон хэлбэр дүрстэй болоо гэж хичээж байгаа. Тэгээ Бурхны бидний бүтээсэн тэр хэлбэр дүрс алдагдана гэдэг бол таны амьдрал хамаа халаа шатнаа л гэсэн үг. Та Бурхны бүтээсэн хэлбэр дүрсэн дотор байх хэрэгтэй. Хим хэмжээ гэж бас зүйлтэй. Аливаа нэг хим хэмжээ, юмны хим хэмжээ алдагдах бол асуудалтай. Үнэхээр асуудалтай. Манай пасторууд бид нэг бүтэн сард 5-8 цаг хүртэл хэлбэр тоглодог. Заримдаа нэг цөөхөн пасторууд ирээд 10хан пастор 3 цаг тоглодог. Одоо би бас хөгшөөрөж явах болчиход. Ийм үед бол пасторуудтайгаа 3 цаг тоглоод сүмийнхэн маань орж ирэнгүүт сүмийн залуучуудтайгаа 2 цаг тоглоод 6-аас 11, 12 хүртэл тоглолцдог байсан. Тэгээ маргааш нь босч чадахгүй юм гээд хэлдэг. Хим хэмжээ ихцсэн юм байна тийм. Ер нь хоол бид нэг чимэг давсан гэстэй бол 2 чимэг 3 чимгийг хийгээ хичээл яадаг вэ? Жагаад байгаа ч аваа, тэр байгаа ч аваа, надад байгаа ч аваа. Манай ч аваа байгаа ч шүшөө байгаа ч хэлээрэй. Амтгүй идэх боломжгүй гэстэй. Давсан нэгсэн хоолыг идэж чадахгүй гэстэй. Дөрөв. Өнөөдөр хоолны ээжтэй ямар хэсэг байгаа вэ? Давсан нэгтүүдэд энэ хүмүүсийг игээд үзтээ идэхгүй яах вэ? Давсан нэгтүүдэд идэж чадахгүй. Тэр чинь хэм хэмжээ алдагдсан байна шүү дээ. Тэгэхээр аливаа нэг зүйл Бурханаар тогтоогдсон хэм хэмжээ хэлбэр дүрсэн дотор байж ээж гэмээ тэр зүйл амжилттай байх боломжтой. Тэгэхээр өнөөдөр бид эзэн зориулж эзний өдрийг ариунаар сахижиж гэмээ бид тэр Бурханы бидэнд зөвшөөрсөн хэм хэмжээ хэлбэр дүрсэн дотор байж түүнийхээ баяр баясгалан аз жаргалыг амсаж мэдэрч амьдрах боломжтой байна. Амен. Дахин хэлье гэж. Та эзний өдрийг ариунаар сахаарай. Амен. Ажидаа вагнаас тэтгэхгүй. Эзний өдрийг ариунаар сахаарай гэж.